энэ өглөөний мэндийг хүргэе. Дуу жилийн төгсгөлд ингээд бүгдээрээ уулзж байгаадаа баяртай байна. Эхлээд өөрийнхөө талаар танилцуулж дээ. Эхний нэг 10 минутыг нэг өөрийнхөө талаар яагаагүй хуусан тухайгаас яриад тах шиг байна те хүмүүс. Би болохоор одоо дунд ангид байхдаа хөнгөн атлетикийн бас их сургуулийн сексэнд хичээллээ. Дүүргийн аврагын тэмцээн, хотын аврагын тэмцээн дээр орж исэн өсвөр насндаа. Тэгээ нэг 14 5-таагаас хойш болохоор тэгээ болоод болцсон байхгүй. Тэгээд хөнгөн атлетикаар хичээллэхээ болоод тэгээд явцсан. Тэгэж байжгаад бүр сүүлд одоо 2020 оноос эргэж бүүж эхэлсэн. Тэгээд тэр хооронд бол одоо ингээд их сургуулаа төгсөөд тэгээд ажил дээр гараад тэгээд гэр бүлтэй болоод тэгээд ингээд нөгөө өмнө нь ингээд спортоор байнга хичээлдэг байсан их сургуулаа төгсөл спортоор хичээлж байжгаад тэгээд ингээд болцохоор хүн чинь ингээд нөгөө хөдөлгөөнтэй байж байгаа болохоор хүн аяндаа ингээд жин нэмэгдээд ингээд явчихд юм билээ л дээ. Тэгэл жингийн илүүдэлтэй болоод ингээд ийм болцсон байсан. Одоо 2010 он гэхэд тийм хөв байдалтай болцсон байгаа гэсэн. Тэгэхээр тэндээс ч одоо нэг 2010-аас 2020 оны хооронд одоо нэг 10 жилийн хугацаанд би бол ингээд илүүдэлжинтэй хүмүүс намайг харахаар энэ тарган залуу гэж бодно. Өмнө нь ямар байсан нэг нь хүмүүс эзээч ярьдаг байхгүй үнийхтэй. Тэгээд таргалахаараа чи ер нь бол сайхан дил бавч байна л гэж ярина үхэхээс биш. Нөгөө эсрэгээр тарган байж байгаа хүн ингээд биеийн жиг ингээ бууруулаад ой болохоор хүмүүс юу гэдэг гэж тань гэдэг чинь. Ой чи зүгээр би чинь зүгээр яага шүүгээд нэг л сонир байх чинь өвдсөн юм уу гээл те. Зарим нэг нь тэгж асуун, зарим нь зүгээр далдуур ингээд энэ бүр турж мараад тест муухай болчихжээ нэр гэдэг ч юм уу те. Гэж ярьж мэрээд ингээ байж идэг шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр тийм амьдралаар ингэж явж байгаад тодорхой юугаар те хүн ингээд өөртөө бас ингээд нэг зорилго тавиад жингээ хасаад нэг яг зөв жиндээ орчих байсан гээл те. Тэр чи одоо 90 кг жинтэй байж байгаа. За би нэг 80 руу орчод гоё болох гээд ингээл тэгэл хүн ингээл 80-тай болоод тэгэл тэр дээрээ тодорхой хэмжээнд ингээ байж байгаа л за одоо нэг 70-тай болчдөг бол гээл ингээл бодоол те. Ингээл тэр 70 кг жин дээр очичлоо. Тэгтэл эргээ тэр нөгөө хүний амьдралд нэг буруу янз бүрийн хэм маягууд ингээд бидний амьдралд байгаа шүү дээ те. Одоо ингээл хамгийн наацх нь хэд орой унтахтаа ингээл уцаа үзэл ингээл оройтож унтдаг те. Тэгэл өглөө нь одоо тэгэл нойр мөглөөл ингээл тархитлогоо гүйцэд амарч чадахгүй өглөө сэрдэг ажлын бүтээмжинд тэр нь нөлөөлдөг ч гэдэг юм уу. Гэх мэтлэн зүгээр наацх нь хэд юунаас утаснаас л юм байна те. Тэгтэл өөр юу гэдэг одоо хамт олонтойгоо баасан гариг болгон гардаг те. Гараал алкогол хэргэлдэг те. За өдөр ажлынхаа цагаар ч юм уу хамт олон юу дундуур ингээл гараал юу тамхи татдаг те. Одоо эрэгтэй эмэгтэйг одоо сүүлийн үед бол хүмүүс тийм болцсон бол ингээл тамхи татдаг ч байт юм. Гэх мэтлэнгээр ингээд зөв болон буруутай зохистой болон зохисгүй гэж хэлэх юм уу? Одоо ийм хүү дадлууд бол ингээд бидний амьдралд ингээд суугдаал ингээд явж идэг юм шүү дээ. Тэгээд яасан гэхээр би бол яг хуу за жингээ ингээд тодорхой хэмжээнд ингээд бууруулаад за ингээд хэвийн жиндээ орохын тулд бол би за яг хуу ер нь бол байнгын ингээд ийм спортоор зааланд одоо сакс тоглодог ч юм уу те ингээд найз нөхдөд ингээд фитнест явдаг ч юм уу ингээд иймэрхүү байдлаар ингээ хичээлж исэн. Тэгээ тэрний хажуугаар ингээд тодорхой хугацаанд хоолны бас ингээд ийм дэглэн бариад те. Ингэсний үр дүнд би одоо ингээд нэг 70 хэдэн кг жинтэй олгож байгаа байхгүй те. Нэг 75 кг жин дээр очиод за ерөнхийдөө би энэ одоо яг ингээ өөрийнхөө хүсэж байгаа жин дээр очичлоо. Миний өндөр одоо метр 75 би 75 кг жинтэй яг болж байна гэл ингээл байж байтал яг тэр 20 оны нөгөө сүүлээр юу гарсан шүү дээ. Нөгөө ковид гараад те. Ковид гараад гэнтхэн 11 сарын чинь хэдэн өдөр вэ? 11-ний өдрүүдөө юу гараад карантинлцсан шүү дээ. Тэгсэн чинь л тэгэл нөгөө нэг албан газрууд чинь ингээл нөгөө нэг ажлынхаа зохицуултыг хийгээл манай ажлаас за та нар ингээ гэртээ суугаад гэрээсээ ажилланаа. Онлайнаар ингээ бүх юм чинь бэлэн. Тэгэл гэртээ суугаад ажил гэсэн. Би гэртээ суугаал ажил дээр явж байхдаа бол ингээд энэ чинь өглөө босоод ажил руугаа алхаад явна те. Ирж очих ингээд 2 талдаа 3 4 км газар ингээд алхах чинь. За тэгээд юу нөгөө фитнест явна те. Заалмал нөгөө хийдэг юмнуудаа ингээд хийгээд ахаар ингээд хүн чинь ингээд энерги шатаагаад ингээд байж байгаа шүү дээ. Тэгтэл гэртээ ингээд суучаар ингээд яг өглөө босоод гэрээс гарч чадахгүй хориотой компьютер дээр суугаад нөгөө ажиллаа хийж байгаа л. Тэгээд нөгөө хоол мол бүх юм бид ерөөс ингээд юугаал тэнгууд би ч нөгөө 75 кг байсан юм чинь нэг харсан 3 хонж байгаа байхгүй гэртээ ингээд 12 13 14 гээд нэг жин дээр очиад загсан чинь 78 ил болсон байхгүй. Ерөөсөө нөгөө 75 байсан юм чинь одоо 3 4 хоногт 3 ил нэмсэн биз шүү дээ. Гэртээ ямар шилэнгүй. Тэгэхэр нь бодохгүй юм чинь. Үгүй энд ямар хичээл зүтгэл гаргаж би ийм боллоо те. Одоо ингээд ийм байх юм бол энэ карантинтай байж байгаа. Буцаад нөгөө 8 орнтой доор орчих юм шүү дээ.
Тэгээд юу хийх үү гэдээ бодонгууд ч ерөөсө хамгийн ойрхон яг гэрийн хажуудлын сургуулийн нөгөө юм талбайт жижиг хөл мөгийн талбайт байхгүй манай хажууд байдаг. Ийшээ гараад энэ талбайд тойрол гүүх одоо өөр ийш тийш явуул нөгөө цагдаа магдаа явуулахгүй гэж. Тэгэл нөгөө хувцас өмсөл гарсан. Тэгэл гараад тэр талбайг ингээд тойрол. Тэгэл эхэндээ бол нөгөө зүгээр гараад нэг 30 минут ингээд гүүгээл орж ирэхэд ингээд хөлрөөл орж ирсэн. Тэгэл орж ирэл нөгөө хөстө хувцас угаагаад усанд ороод тэгэл юу нөгөө гүдэг групп гэж байд юм болов уу гэж үзсэн чинь актив ран ингээд групп байсан. Тийшээ ороод нөгөө нэг орчоод заримд ганц нэг хүнээс ингээд асууж байгаа байхгүй. Энэ гүйлтийн ямар ап байна гэсэн чинь нэг Nike гэдэг Nike-ийн нэг юм ап байгаа гэдэг NRC гэдэг энийг суулгаад ингээд минут юмаа хэмжиж болдог гэдэг. Нөгөөдгийг суулгаад ажилуулаад тэгэл ингээд гүгët ихсэн байхгүй. Тэгэл тэрнээс хойш ингээд 11 сарын 15-наас эхлээд би өдөр болгон яг л нэг 5 км л гүйж ирсэн. Тэгэл нэг 30 минутанд тэр нэг гүйдэг байсан. Тэгэл яг ажиллаа хийгээл одоо 18 цагт ажил дуусан те яг хөө тэгээд жоохон ажил ихтэй 18-аас 18:30 хооронд дуусаад шууд хуцаа өмсөөлаа тэгэл гараад евро тэр талбай дээр гүүгээл тэгэл эргэж орж ирэл усанд ороод хувцаа ингээд угаагаад хөстө хувцаа угаагаа буцаага ингээд тавихад одоо нэг цаг ч юм уу цаг зарцуулж явах. За энийг цагийн хугацаанд энэ зарцуулах юм байна тэгэл ерөөс ингээд орой яг тухайн үед бол би орой л дандаа гүгддэг гэсэн. Орой гүгэл гараал гүгэл ямар шийдвэр болсон цас ороод ч гүгээлсэн. Тэгэл чи 11 сар дуусаад 12 сар гараад тэгэл нөө өдөр болгон гүгэл яг 5 км-ийг ингээд гүгэл шинэ жилийн өдөр болж 12 сарын 31-ний өдөр гүйжил байсан те. Ингээл яг ягаал эхний тэр 45 хоногт яг юу байж байгаа байхгүй. Одоо 12 сар чинь 155 км гүйсэн болох гэдэг шүү дээ те. Тэгээд тэрний өмнөх бас хаг сартагаа гэдэг ингээд тэгээд он гарсан. Он гарангуут нь би чи нөгөө өдөр болгон 5 гүйжсэн юм чинь жоохон нэмж үзэхгүй 8 км гүйгээд болж чинь тэгэнгүүт нэг жоохон 8 км-ээр хэдэн өдөр гүйгээд тэг хүн чинь бас нэг юм давруу байт юм байлаа. Тэгэнгүүт нь юу байгаад ер нь 10 км гүйж үзье 10 км гүйгээд тэгсэн чинь болж чинь тэгэнгүүт нь л нөгөөдөг чинь за 10-аар ингээ гүйж болох юм байна гэж бодож байгаад тэгж байгаад нэг өдөр бүтэнсээ өдөр байсан юм аа. Нэг тухайн үед ингээд юм онлайнаар юм худалдаж аваад хүнээс юм авах хэрэг гарангуут нь нөгөө корона моротой машин тэрэг явж тэнгуут нь за гүйчиж авчаад ирчихье гэж бодоод нөгөө тэгээд ярьчаа гэрийг асуугаад тэгээд нөгөө нэг гэрт ингээ хүүхдүүд юм урт нөгөө хүүхэлдэйн кино үзээжсэн байхгүй инновашны сангаас тэгээд тэрийг нь тавьж өгчөөл гараал би гүйсэн. Тэгэл яваал гүүгээл очиод нөгөө хүнээс юм авчаал тэгээд буцаал эргээл гүүгээл ирсэн чи 15 км болдог байхгүй. Тэгэл гэртээ ороод ирэхэд тэр чинь айгүй урт нөгөө нэг 2 цаг магийн урт кино байсан. Ороодс нөгөө чинь суугаад киногоо үзэл байж гин. Тэгэл би бодсон байхгүй. Энд чи одоо зүгээр л юу үзээд байж захтай. Миний хувьд бол тэр анхны 15 км байсан байхгүй. Амар том нөгөө нэг юу хийчихсэн. Ялтаа байгаа ч орж ирж. Тэгэд хүүхдүүд яг байсан байрандаа суугаад нөгөө киногоо дуусаагүй байж захт би эдэн хэдийг нэг кино үзхийн хооронд те би ийм том юм бүтээчээд ирсэн юм шүү. Тэгээд ингээд хамгийн анхд яг тэрнээс ороод. Тэгэл яг тэр 1-р сард бол яг миний нөгөө нэг сарын нийт километр 300 км гэсэн би гүйцэнсэн байхгүй. Ингээд тэгэхээр нөгөө нэг яг 31 хоногт ер нь бараг л өдрийн дунд чинь 10 км шуу гарсан. Тэгээд яг ингээд эхний нэг 60 75 хоног яг ингээд одоо энийг бол нөгөө нэг юу л гэж хэлнэ шүү дээ. Нэг сахилга хоттой юм байдал гэх юм уу те. Нөгөө дисциплин гэдэг шүү дээ англиар. Ийм сахилга хоттой юм тууштай ийм байдлаасан бахал та. Тэгээд яг ингэж байж чадсанараа энэ нөгөө нэг гүүх дадал гэдэг юм уу энэ ингээд аяндаа ингээд бид ингээд суучт юм бэл. Одоо нэг компьютер дээр бол ингээд програм инсталлна гэдэг шиг те. Одоо яг энийг ингээд хийх ёстой хийдэг юм байна. Одоо хийх сонирхол гэдэг юм хобби гэдэг юм. Одоо ийм байдлаар ингээд бид ороод ирчихдэг. Тэгээд хамтдаа ингээд нөгөө гүйдэг өөр бусад хүмүүстэй танилцж эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо хамгийн түрүүнд энд сууж байгаа хүмүүс дотроос хамгийн түрүүнд тэргэл маань тэргэлдүүтэйгээ танилцж ийсэн. Тэгээд бид хоёр чинь ковидын үед чинь бид нэг баг болцсон байсан те нэг 5-5-аараа 2021 км гүйний. Тэгэл жоохон дулаараад л одоо нэг 3-4 сар үед байсан баг та. Нөгөө гадаа гүйж одоо тэгээ хүмүүс арай гайгүй 20 гайгүй болж байгаа үед уулзаад бид чинь гүүгээд маршлаар гүүгээд зайсан майсангаар гүүгээд явж байгаа цагдаад бас баригдчихсэн. Тэр үед цагдаа та нар харьцгаа гэдэг автобусын цугаад харигдчихсэн шүү дээ. Гүүгээ явж байгаа хүмүүсийг. Тэгээ би тэр шаалаад бид шаалаад. Тэгээ улам эрсдэлд орно гэдэг тэгээд тэр ихтэй гүүгээд харж исэн гэх юм чинь. Тэгэл яг анх бол гүйлт тэгээд орсон. Тэгээ тэгж явж байгаа зөндөө олон хүмүүстэй гүйлтийн хүүхч нартай танилцсан. Одоо ингээл энд байгаа ерөөсө бүх хүмүүстэй л дандаа гүйлтээр л танилцсан. Тэрнээс гүйдгүү байхдаа бол нэгэн ч таньдаг байсан ийм хүмүүс байгаа. Тэгээд гүйлтэд бол ингээд анх ингэж орсон
байдаг юм аа. За би ингээд гүүгээд ихэлснээс хойш болохоор за манай багийн ч гэсэн энэ өмнө ярьжсэн те. Одоо ингээд нэг өглөө эрт босхын тулд босч бэлтгэлээ хийчих юм бол өдөр ингээ ажиллаа сайхан ингээ үр бүтээмжтэй хийгээд тэгээд орой эрт унтаж амрах боломжтой болдог байхгүй. Тэгэхээр тэгж босхын тулд одоо ингээд за манай Баатараач байна те ингээд телевиз үзэхэ болчдөг гэж ярьжсэн те. Телевиз үзэхэ болоод эрт унтдаг ийм дадлыг жишээлбэл суулгацсан. Орой тэр уц муц сухдаг ийм юм ингээд наацхан болчихж байгаа гэсэн үг байхгүй. Өөр бас дахиад нэг жишээ гэхэд одоо манай клубийн хүмүүс бол ер нь тэр алкоголын ерөөсөө хэрэгэлдэг хүн байхгүй хаа би тэгж бодож байна. Тэр ингээ аяндаа болчт юм л ерөөсөө ингээл урд нь анх ингээл гүүгээл байж хахад ингээл гүүчээд 10 км гүүчээд оройн цуг гүйжсэн хүмүүс л сайхан гүйлээ шүү. Ганц хүүтэн би уучгүй гэл ингээл уучдаг ч юм уу те. Тэгчээл гихтээ ордог ч юм уу. Тиймэрхүү нөө булчингаас судлалын муулыг гээл те. Ингэдэг байжсэн бол одоо би Elite Runners клубт ороод хичээлүүд ихснээс хойш ерөөсөө алкогол хэрэглэхээ болчихж байгаа байхгүй уусаа ингээд пи уучгээд орхоо болчихсон ерөөсөө. Нөгөө ажлынхантайгаа болохоор ингээд за нөгөө янз бүрийн үйл ажиллагаа болно шүү дээ тий. Тэгэл тэр нь ч хүмүүс ч ингээд нөгөө нэг баяр болно, шинэ жил болдог ч юм уу наацгаа нэг төрсөн өдөр тэгэл хамт олноороо тэмдэглэх янз бүрийн зүйл болсон ч гэсэн за тухайн хүн болон үйл ажиллагааг хүндэтгээ тэнд очсон. Очоод ихтэй ерөөсөө юу хэрэглэдэг вэ? Нөгөө алкоголын зүйл хэрэглэхгүй. Тэгээд нэг монголчууд бол тэгдэг штэ нөгөө нэгээ чивэн сүртэй энэ ганц юмуд татчих гал тэгдэг штэ тий. Тэгтээ нөгөө угаасаа ингээ гүүлтэр хичээлж байгаа энэ тамирчин болсон хүнийг болохоор ингээд хараад тий болчдөг тий. Би одоо ингээд 8 сард ийм тэмцээнтэй ингээд ийм учраас би болохгүй гэд хэлэхээр ойлгоод тэгээд угаасаа шахаач болчдөг хүмүүс аяндаа тийм болчт юм лээ. Тэгээд зүгээр тэнд очиод хүмүүсийг ингээд байж хахад нь сайхан ингээд яагаад боломжтой бол хүмүүстэй ингээд анхаарал хандуулаа тий. Одоо зарим нэг юм гэр оронд нь хүргэж өгнө. Хэрвээ өөрөө яаралтай ажилтаа би сууж байгаа за баяртай гэдээ ингээд явчих шүү дээ тий. Тэгээ тийм болчихсон дээ сүүлдээ. Тэгээд хүмүүс сууж хаад би чинь цай уугаад ингээд суугаа. Тэгээд хамт олон ойлгоод аяндаа тэгээд мэддэг болчихдог. Тэгээд тэр бол бас сайхан тий. Тэгээд өөр бусад ингээд буруу дадал зуршлууд ингээд аяндаа ингээд яадаг болоод эхэлдэг. Тэгэхээр ингээд энэ гүйлт бол бас нөгөө зөвхөн гүүгээд нөгөө нэг биеийнхээ энэ эрүүл мэндээс олж авахаасаа гадна дахиад нөгөө өөр зүйл дээр имшилж өгч байгаа байхгүй тий. Одоо энэ оюун санааг энэ хүртэл имшилж өгдөг юм юм лээ. Ач тустай юм лээ. Тэрийг бол яг энэ дээр өөрийнхөө биеэр мэдэрсэн зүйл байна. Хүн гэхдээ зөвхөн ажил гэдэг ажлынхаа хойноос ингээд өдөр шөнөгүй махран зүтгээд одоо мөнгө одоо орлогын хойноос ч гэдэг юм дээ, карьерийн хойноос ч юм ингээд яваад ах юм бол эргээд бас нөгөө хүн чинь тэр тэнцвэрийг алдагдуулснаас болоод нөгөө нэг амсах хор хохирол гэж байгаа тий. За нэгдүгээр төвж гэр бүл байна тий. Гэр бүлдээ цаг зав зарцуулж ерөөсөө амжихгүй байгаад байдаг. За нэг гэр бүл зохиож амжаагүй хүмүүс байж болно. Тэр хүмүүст болохоор эрүүл мэнд болно тий. Тэгээ алдах хамгийн наацхан эрсдэл байгаа шүү дээ. Тэгээд энэс чинь үүдэлтэй зүрийн одоо байнгын суугаа ч юм уу ийм ажил хийгээд стрессдэх тий. Эсвэл одоо ингээд жингийн илүүдэл байж болно. Алкоголын цогцгүй хэрэглээ, хоолны цогцгүй хэрэглээ тий. За тэгээд одоо өөр тамхич байт юм уу те ингээд ийм өөрт хэрэггүй зүйлд байх боломжтой байдаг. Хүн ингээд олон хоббитой сонирхолтой болоод ирэхээр бас ингээд хоорондоо зөрчилдөх юмнууд гарч ирэл дээ. Би одоо ингээд гүйлт рүү орчхоор одоо юу гэдэг өөр одоо надад чинь за би бас уул хайкинг хийдэг байсан те. Дугуйны юугаар бас нөгөө ажлынхаа дугуйн клубийнхэнтэй бас дугуйгаар ингээд жийчдэг байсан. За найзуудтайгаа загсанд явдаг байсан. Загас барих гэх мэтлэнгээр ингээд гэтэл нөгөө иймэрхүү хоббинууд маань ингээд гүйлтэнд ороод ирэнгүүт аяндаа ингээд нөгөө нэг шахагдаж эхэлж байгаа байхгүй. Найзуудтайгаа загсанд явж амжихаа очиж байгаа байхгүй тий. Сун ингээд явахаар чинь амралтын өдрөөр явна. Тэгэхээр бид нар чинь нөгөө амралтын өдөр чинь яг гол чухал нөгөө гүйлтээ хийдэг, бэлтгэлээ хийдэг болоод ирэнгүүт чинь тэр жишээлбэл амжихаа очдог. Тэгэхээр ингээд яг харшлах зүйлүүдийг нь бол яг ингээд гол хоббитойгоо ингээд харшилж байгаа зүйлээ ингээд яалтчгүй ингээд зарим нь бол хаяхаас өөр аргагүй байдалд ордог байхгүй. Яг нөгөө хоорондоо ингээд дэмжигдээд биетэйгээ ингээд дэмжигдэх хоббинууд бол болно. Одоо жишээлбэл тэр ууланд алхахч байт юм уу те. Иймэрхүү юугаа бол уул одоо трейлер рантайгаа цуг ингээд хослуулаад те. Sky Running-тай ч юм уу хослуулаад гүүх байдлаар юугаад ингээ явж байгаа манай хүмүүс бас байдаг. Манай гүүгч нар донд ч гэсэн байж л байгаа те. Хвчлэнгээр ингээ явчихаа.
Тэгэхээр нөгөө энэ олон хобби, ажил тэгээд хамгийн чухал зүйл чинь гэр бүл байгаа шүү дээ. Энэ бүхнээ л бид хэд одоо ингээд яг зөв зохицуулах. Ялангуяа гэр бүл гүйлт хоёроо ингээд нөгөө юу болчихж байгаа юм л да. Тэгээ ажил ба шүү дээ. За ер нь бол энэ гурав ч юм бол юу болчиход байгаа. Одоо нэг жонглорын нэг юу гэдэг шүү дээ. Жонглороор зүйрлэх юм бол тийм зүйрлэл гэдэг шүү дээ. Гурван бөмбөгийг ингээд ээлжлэл яг ингээд аль нэгийг нөгөө алдчихвал тэгээд жонглоор алдагдчих шүү дээ. Тэгэхээр чи яг нөгөө тэнцвэртэйгээр ингээд жонглорт нь ал гэсэн үг. Тэр гурыг унгахгүйгээр. Тэгээд одоо дөрвөр жонглордож болно. Таваар жонглордож болно шүү дээ. Ингээд нөгөө нэг юу ач чадах юм бол тий. Тэр чинь бол нөгөө өөрийн чинь сонирхол ямар юм бэ тий. Тий нөгөө тухайн хүнээс нэлээд юу л орно гэсэн үг. Тэгэхдээ мэдээж гэр бүл бол маш чухал. Ялангуяа гэр бүлийн хүмүүс нь одоо ингээд өөрийнх нь хобби сонирхлыг дэмжиж те араа даана гэдэг бол одоо маш том дэмжлэг байхгүй. Ялангуяа нөгөө залуу одоо хүмүүсийн хувьд те жоохон хүүхэдтэй одоо нөгөө бага ангийн цэцэрлэгээс болон бага ангийн нөгөө насны хүүхдүүдтэй залуу гэр бүлийн хувьд бол маш чухал шүү дээ те хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөө авах гэдэг бол маш том ажил болчиход байгаа. Одоо энэ стресстэй, ийм төвөгжрэлтэй энэ нийгэмд бол ийм асуудал болчиход байгаа. Одоо манайх нөгөө одоо гүйж эхлэх гэж байгаа болон за тэмцээнд дуурлаж байгаагүй хүмүүсээ бол бэлдээд тэгээд одоо Улаанбаатар марафонд гүйгээд те барайндаа ороо тэр мэдрэмжийг мэдрээсэ гэж одоо хүсэж байна те. Хүний ингээд нөгөө нэг тарих гэдэг айгүй чухал зүйл байдаг те. Тэр нөгөө мэдрэмжүүд яагаад ингэж гой мэдрэмжүүд гүйсний дараа үүсээд юм гэхээр гүйлт нь өөрөө ингээд хүн нөгөө тарих гэдэг чинь айгүй чухал зүйл учраас нөгөө нэг тарихны ингээд үйлдвэрлэх энэ нөгөө нэг хүний бит хэрэгтэй энэ гормон зүйлийг нөгөө тэнцвэржүүлдэг энэ зүйлийг чинь үйлдвэрлэх зөв нөгөө гой нөгөө нэг гормонууд ингээд гүйсний дараа ингээд тарих өөрөө ялгаруулад идэв юм л та. Тэр нөгөө тэр аз жаргалынх нь гормонтой тэр нөгөө эмэгтэй хүн ингээд төрөөд нөгөө хүүхдээ харахаараа ингээд нөгөө нэг төрүүлдэг тэр нэг хайрын гормон байдаг байна л. Тэр эдрийг хүртэл ингээд нөгөө нэг ялгаруулад ингээд хүн айгүй гоё кайфраад ингээд гүйсний дараа тийм аз жаргалтай болоод идэх юм байна. Бүр тэр байтугай нөгөө одоо юу гэдэг нөгөө хар тамхи мамхи татгаар нөгөө нэг ялгардаг одоо тэр нөгөө донтуулдаг юу шүү дээ те. Тэр хүртэл ингээд ялгардаг юм байна л. Тэгэхээр нөгөө нэг гүйлтэнд ингээд улам донтоод гүгэл хүн байгаад идэв юм. Одоо би яг нөгөө эмч хүн юу биш болохоор тарих судлаач биш болохоор тэр эдрийг нарийн хэлж чадахгүй байгаа ч гэсэн тиймэрхүү зүйлүүд болдог байх юм. Тэгэхээр нөгөө нэг хүний хамгийн чухал зүйл эрхтэн болохоор чинь тарих гэж зүйл байгаа шүү дээ. Яагаад нөгөө нэг унтаж амрах хамгийн чухал вэ гэдээ яриад байдаг. Тэгэхээр нөгөө хүн бүтэн нойртой нөгөө нэг одоо гүн нойроо deep sleep ингээд маш сайн авахаар нөгөө тарих чинь ингээд нөгөө унтчих хугацаанд яг тэр deep sleep хийж явах хугацаанд хүний биед хэрэгтэй нөгөө бүх үйлдвэрлэлийг нь хийж идэг юм байна л та. Одоо ингээд за хөлн жоох эндээ ингээд гинцээ өвдөж ийн гэхэд унтчих хооронд яг энийг идгэх юмнуудыг ингээд үйлдвэрлээд ингээд цусаар дамжуулаад явуулаад байдаг те. Нөгөө амралт хэрэгтэй бол ингээд бүх юм өнөөдөр хүнд бэлтгэл хийгээд нөгөө нэг юу хийцэн ядарсан байгаа бол тэрийг ингээд маш хурдан сэргээх өвдсөн бол өвчний эмчлэх нөгөө нэг юмнуудыг ингээд ихэмчлэнгээр бүгдийг зохицуулж идэг. Тийм учраас нөгөө нойр маш чухал. Нойр бол хамгийн чухал зүйл шүү гэдгийг яг энэ юугаар хэлэх гээд байгаа юм. Тэгээд энэ ингэж унтаж амраад сайхан амарсны дараа дараагийн гүйлт бэлтгэлээ хийхэд чинь одоо нөгөө бүх зүйл айгүй хэрэгтэй болоод шүү дээ. Тэгээд нөгөө яг гүйлттэй тааруулаад бид нар чи амьдралынхаа нөгөө нэг юу циклийг тааруулаад ингээд одоо яваад байгаа байхгүй одоо би жишээлбэл өөрийгөө ингээд харахад ажиллаа хийн. За тэгэхээр өглөө эрт босоод гүйлтээ хий чинь. Тэгэх юм бол бүх зүйл сайхан болчихж байгаа байхгүй. Тэгээ орой хийх юм юу гэхээр орой сайхан бас эрт унтаж амрах хэрэгтэй. Маргаашийнхаа бэлтгэлийнхээ хувцс юмыг бэлтгэлийг хангах ийм юу болчихж байна. Тэгтэл за яг хүнд чинь янз бүрийн байж болно те. Ажлаас бол тийм үү. Ямар нэгэн шалтгаанаар болоод орой унтах нь хоцорчдаг ч юм уу. Эсвэл өглөө ажилдаа болоод өглөө гүйж чадаагүй ч юм уу. Ийм тохиолдол гарахаар чинь дахиад бодно шүү дээ. За өдөр цайныгаан цагаар гүйх үү. Эсвэл бүр ажил ихтэй бол орой гүйх үү гэдэг ингээд яаж ийгээ зохицуулдаг юм. Орой хийсэн чи гүйдэглээсээ одоо ингээд ажилдаа байж байгаа ч орой гараад хичнээн өөтө 20 хэдэн градус өөтөн байсан ч гэсэн гүүгээл те. Хүрээлэн дээр ирчэл орой 8 харанхуй болцоо гэж гэсэн гүйж явах үе байж л байсан. Нөгөө зорилгын төлөө ингээд яваад байгаа те. Тэгэхээр яг нэг ингээд эргэчихээр нөгөө маргааш өглөө нь дахиад нөгөө нэг эрт босоод гүйхээр би өнөөдөр орой 8 цагт гүйчээд маргааш өглөө 6-д босохоор тэр хооронд чинь recover хийж амжихгүй болчихно. Хэдхэн цагийн хоорондоо. Тэгэхээр нөгөө өглөө
ячих гээд ингээ болдгоо. Тэгэхээр нэгдгийн тэрийг буцаага өглөөрөө шилжүүлэх нь маргааш нь өдөр цайныхаа цагаар гүйчээд тэгээд нөгөөдөр нь өстө өглөөрөө шилжүүлдэг ч юм уу те. Гэх байдлаар ингээд өөрийгөө нөгөө нэг аюу сайн ингээд бас мэдрээд нөгөө нэг цагаа бас тохируулбал аюу зөв шүү гэдгийг бас хэлмээр байдаг. Иймэрхүү байдлаар юугаа зохицуулж байгаа гүйлтэй. Тэгэл ерөөсөө ингээд гүйлтэл боддоо шүү дээ. Одоо нодон цагаан сар мараар чинь ч гэсэн ингээд юун дээр ингээд одоо юун дээр аав ээж дээр ингээд очсон та нөгөө хадмаа аав ээж дээр ингээд байж байгаа бид чинь тэгэнгүүт юу хийгээл хүмүүс ирэн нөгөө ах トゥ нар аюу олон хүмүүс ирээд тэгээд ингээд туслаад ингээд гэртэн байж хүмүүс тэгэнгүүт дундуур нь яаж гүөхэ бодож байгаа байхгүй тийм. За одоо энэ хооронд ингэсэн би чи ингээд тэгээ нөгөө гүйлтий чинь дээр ихсний хамгийн түрүүний зохицуулах юм бол хоол юм билээ. Нэр энийг яг марцсан байна. Түрүү ярих гэжсэн. Хоол ахгүй. Чи нөгөө би тэдэн цагт гүнтэй өнөөдөр тэдэд гүүхийн тулд би чи наан нь 2 цагийн өмнө дор хаягаад хоол цайгаа идэх ёстой шүү дээ. Тэгэхээр чин тэрийгэ бодоод за одоо би энд хоолоо идчих чинь тэгээ ингэж байжгаад ингээд гүүхэд болох юм ингээд хамгийн түрүүнд хоолоо боддог. Тэгэхээр чин тэр нөгөө нэг цагаан сар болоод байж байгаа ч бууцж идчих чадахгүй шүү дээ. За би тэдэд гүүн гээд тэдэд идчихэд ингээд байж байгаа. Тэгэд гүүж ирснийхээ дараа айл исэн шүү дээ. Тэгээ айлд ороод гээ гүүгээ дуусаа бэлтгэлээсний нөр айлд ороод сайхан идэн шүү дээ. Тиймэрхүү байдлаар гэсэн. Нойр хоол тэгээд цагийн хуваартай одоо ингээд ажил юмнуудаа ингээд зохицуулна гэдэг чухал. Тэгээд юу чухал вэ? Яг тэрэндээ тааруулаад одоо ингээд юмнуудаа тий босод юм аа ингээд тааруулаад тэг хэрэггүй юмнуудыг бол яг энэ дундаас базаад хэлгээд шууд хасах хэрэгтэй. Тэрнтэй зууралдаал тий яагаад хэрэггүй байхгүй. Ерөөсөө ингээд тэр нөгөө гүйлтэнд нөгөө ажилтч юм байна яг гол юмнууд ч ингээд саад болж байгаа юмс бүгднгээс нь зайлсхийх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол ингээд нөгөө хүн нэг юм яахаар тгий ингээгээд байх юм бол нөгөө тэр хизээч зорилгодоо хүрч чадахгүй болчихж байгаа тий. Тэгээ ингэж чадах юм бол эн чинь өөртөө айгүй том хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй тий. Нөгөө буруу бүх дадал зуршлаасаа салаад тэгээд том хөрөнгө оруулалт болж ийн ирээдүйд нөгөө нэг өөрт ирэх маш том эрсдлийг ингээд хааж ийна гэсэн. Одоо сая энд бас ингээд гүйя гэж бодож байгаа хүмүүс байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд гүүхээс өмнө эрдэсийн шинжилгээ өгчөөрэй гэж. Тэгээд одоо ингээд бид нь ямар эрдэс байна, дутагдaltaй байна уу те ямар байна гэдгийг эхлээд үзүүлээд тэгээд яг тэрэндээ тохирсон эрдэсээ ингээд уух хэрэгтэй. Угаасаа ингээд гүүгээд эхлэхээр хөлс их гарна. Тэгэхээр нөгөө эрдэсээ тэгтээ тэргүй гардан те. Тэгэхээр тэр эрдэсээ ингээд ялангуяа дутагдaltaй байгаа эрдэслээ ингээд нөхөх хэрэгтэй. Тэгээд ингээд юу н эрдэсийн чинь ингээд төвшин ингээд тэнцвэртэй хэмжээнд ирэхээр яг тэр нөгөө нэг шаардлагатай эрдэсүүдээ ингээд эрдэс амин дэмээ бол нэгдүгээрт бол хэрэглээд явах хэрэгтэй. Тэр бол юу болно? Одоо нөгөө бэртэл гэмтлээс хамгийн нэгдүгээрт урьдчилан сэргийлэгчүүд болно. Хоёрт бол нөгөө хүн насны онцлог байгаа. Та хэдэн настай вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй те. За 20 эдтэй хүн бол одоо тэр булчингийн юу мас юу бид нар бол угаасаа ингээд өгөгдөл нь ингээд байгаа учраас те тэр хүмүүс бол гэмтэх бэртэх магадлал бага байхгүй юу? Гүүж харайхад одоо би ингээд яг эд насан дээр байгаа гэсэн үг те. Тамирчны юугаар ярих юм бол яг энэ насан дээр байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэд нар одоо бид нар чинь залуу байхдаа ч гэсэн ингээд бие халаахгүй аваачаад ингээд сакс макс тоглоод ингээд нэг халаах малаахгүй ингээд явцдаг байсан шүү дээ. Тэр юу гэхээр угаасаа нөгөө биеийнх нь өгөгдөл аягүй сайн болохоор тэр талаар залуу байж байхдаа хүн илүү боддгоо л байсан. Тэгэл 30 гараал 40 гараал ингээд ирэх тусам чинь нөгөө булчингийн мас алдагдаад тэр чаа. Булчин бол өөрөө тэр бэртэл гэмтлээс ингээд нөгөө нэг юуг сэргийлж өгдөг хамгийн чухал хүчин зүйл байхгүй. Одоо ингээд булчин сайтай одоо энэ шүрмэстэй булчин шүрмэс нь ингээд сайн байж энэ үе мөч юм чинь бүгдийн бат бих. Тэгээ одоо ялангуяа гүүхэд хамгийн чухал зүйл чинь өвдөг байна те. Тэгэхээр энэ гуйны булчингууд ба шүү дээ. Энэ нурууны булчингууд, гидсний булчингууд эдгээр чинь нөгөө энэ яг гүйлтэнд хамгийн чухал байхгүй. Тэгэхэд эднэрийг л аягүй сайн юу явах хэрэгтэй. Гүүж эхлэхээс өмнө бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Одоо юунууд гидсний таталт, нурууны таталтууд тэгээд энэ хөлийн одоо гуйны булчин чангалах дасгалууд байдаг шүү дээ. Эднэрийг ингээд сайн хийж жоохон булчингаа чангалж байгаа. Тэгээд баг багаар ерөөсөө яарч болохгүй. Түрүүн би нөгөө анх эхлэхдээ би яг хүн зөвлөөгүй ч гэсэн азар би яг зөв эхэлсэн байгаа байхгүй те. Өдөрт ингээд тогтмол нэг 30 минут буюу нэг 5 км-ээр ингэж гүйж эхэлсэн. Гэхдээ тэрийгээ ерөөсөө нөгөө эхний 45 хоногт ахиулахгүй яг жигдэх ингэж өгөөж байгаа дараа нь ахиулдаг ч гэдэг юм уу ингээд явсан. Тийм учраас нөгөө эхний үед ямар нэгэн тийм юу гэртлийн таараагүй азтаа их өнгөрцөн байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэндээ таарсан юугаал булчин өөрийнхөө булчингийнхаа юм таарсан юу хийнэ гэсэн.
Тэгэхгүй бол ингээд 20 идтэй хүүхэдтэй ингээд яг өнөөдөр нэг удаагийн ингээд нэм хурд гаргаа ганцхан удаа тэднэртэй адилхан ингээд гялцлалгүйгээр уралдаж чадна. Тэгтэл урт хугацаанд одоо 40 гарсан бид нар бол чадахгүй байхгүй. Яг тэгээд тэр 20 идтэй хүүхдүүд чиг явах юм бол амархан гэмтэх учраас яг дресс баг ингэж байжгаад нөгөө тэр энэ булчингаал аягүй сайн кэрлэх хэрэгтэй. Хамгийн түрүүний юу бол тэр. Тэгээд дараагийн бол нөгөө бие халаалтууд шүү дээ. Тэд юунээс өмнө гүүхийн өмнө бие халаалтыг маш сайн ийн. Тэгээд яг бие халсны дараа яг тэр нөгөө нэг ачаалттай гүйлтүүдээ хурдтай гүйлтмүүлтэй хийлээ, бэлтгэлүүдээ хийлээ. Дуусны дараа эргээд сунгалт маш сайн нөгөө ачаалсан сунгалтуудаа ингээд эргээд юу яахын тулд маш сайн ингээд сайхан ингээд сунгаж өгөх хэрэгтэй байхгүй. Сунгалтуудаа хийгээд тэгж дуусгаж ийж бэртлүү байна гэсэн. Ер нь шантрах тохиолдол гардаг. Тэр шантралыг яаж давдаг байсан бэ? Юунаас болоод шантарж байгаагаа аль их сайн бодох хэрэгтэй байхаа гэж л бодоод. Яг яагаад шантарч юм те. Гэт одоо яг шантарч исэн хүн байна уу? Яг юунаас болсон бэ? Ямар ч лээс зүгээр л километрээр дуусгах чадахгүй одоо ингээд дундаас нь болморс байгаад тэр шийдэлтэй л автчих гэсэн үг шүү дээ. Тэгээд бууж өгч гэсэн. Тийм замдаа нөгөө барианда орохоос өмнөх шантралыг ярьж байна уу те? Өө гүүхээ болох шантралын тухай. Би тэгж ойлгосон. Тийм бүр гүүхээ болох тухай яриад байгаа байхгүй. Яг тэр барианда сая хиний хэлж байгаа шиг замаа дуусгах. Замдаа шантрах бол юу гэсэн үг нөгөө өөрийнхөө нөгөө хурдаа нөгөө нэг буруу хуваарлсан гэсэн үг байхгүй тий. Нөгөө нэг илүү нөгөө өөрөөсөө нойр амрал янз янзын явж нийцээг өл гэсэн үг. Тий. Ер нь тохируулж чадаагүй тий. Гэхдээ бүр хамгийн түрүүнд бол илүү хурдан гүйсэн байж магадгүй. Тэгэхээр нөгөө наанам дуусчихна гэсэн бензин дуусчихна гэсэн үг л тий. Тэр бол тийм байгаа. Бүр нөгөө нэг ингээд гүйж байгаа дөрөөс огт гүүмээргүй юм шиг санагдаад энэ хэцүү юм байна гэж бодод. Яг миний хувьд болохоор би ерөөсөө гүүхэ болъё гэж ерөөсөө бодоогүй болохоор яг хийж чадахгүй юм.